Инээмсэглэлийн талаар та хэр ихийг мэдэх вэ? Инээмсэглэл бидний амьдралын насыг уртсгадаг болох нь нэгэн судалгаагаар баталгаажсан байна. Өөрөөр хэлбэл хүн өдөрт 10-аас 15 минутыг чин сэтгэлээсээ инээж амьдрах чадах юм бол бидний амьдрах нас 7 жилээр уртсаж болох талаар нэгэн судалгааны байгууллага мэдээлсэн байна. Бага насны хүүхдүүд өдөрт 500 орчим удаа инээмсэглэж инээдэг болвол насанд хүрсэн хүн өдөрт 3-5 удаа инээдэг гэж дурджээ. За бид нар өдөрт 10-аас 15 удаа чин сэтгэлээсээ инээж чадах юм бол 40 калорийг шатаадаг байна. За тэгээд стрессийн даавар буюу кортизолыг илтээр бууруулдаг. За ингэснээсээ болж бидний стресс тайлагдж байна гэж үзэж байгаа. За хүн хүчээр буюу албаар инех юм бол бидний тарих би аз жаргалтай байна гэсэн тохиог хүлээж авч чаддаг байна. За хүн ганцаараа байхаас илүүтэйгээр бусадтай байхдаа инех юм бол 30 дахин их инех боломж нь бүрддэг байна. Тиймээс та байгууллага хамт олон найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ байхдаа аль болохоор инээмсэглэх тэр зүйлсүүдийг ярьж инээмсэглэдэг байгаарай гэж бас ятгамаар байна. За нэг удаагийн чин сэтгэлийн инээмсэглэлийг ингээд үйлдэж гаргасан тохиолдолд бид нар 2000 ширхэг шоколадыг эзэн тэнцэх. За мөн 16,000 фунт стерлинг буюу ойролцоогоор 68 сая төгрөг олох хэмжээний таашаалыг тэр сэтлийг бидний тарих бидний сэтгэл зүй хүлээж авдаг байна. Хүн инээмсэглэх үед хүний нүүрний булчин 5-аас 53 булчин ажилладаг байна. За гоо сайхны талаас судалгаагаар эрчүүдийн 70% нь нүүрэ будсан эмэгтэйчүүдээс маш сайхан инээмсэглэдэг эмэгтэйчүүдийг харахтаа илүү дур булаам гэж дүгндэг талаар бас нотлогдсон байна. За хүн хүчтэй үнээх нь 10 минут зөв алхах, 3 минут усан цэлэх, эсвэл 5 минут аэробик хийсэнтэй тэнцэх хэмжээний үр нөлөөг бидээ мэдэрдэг байна. Тийм болохоор бүгдээрээ инээмсэглэж амьдрцгаая.